За танд энэ өдрийн мэнд төргий. Сумын түүхт 100 жилийн хойд хүрэлцэн ирсэн нутгийн хааны хүмүүстэй мэндчилгээ дэвшүүлж за орон нутгаа одоо сумаасаа хэдэн онд Энзүү аймгийг зориу тийм ээ энэ талаараа за би Дорногов аймгийн Ихэт суманд нэгдүгээр баг Бүрдэн баг гэж амьдардаг 2000 онд тэр суманд очиж амьдраад 25 жил болж байгаа. Уус аймгийн Завхан сумаас гаралтай яг одоо тэр нутагт очиж амьдраад одоо ингээд өнөөдөр энэ сайхан хүндэттэй 100 жилийнхаа золголтон дээр золгоод хандив өрөх гэж бас яарын ярсаар бас амхандаа л одоо бас магнагийн хагдаад бас энэ өрөөлээд бас надаас бас алтан байгаасаа сүүл болгон байгаасаа л гэж яриаж байгаа шүү. Тэгээд бас энэ хандив өргөн байх юм бол сумын 100 жил хаа газар сонсонч 18 аймгийн 360 сумын аль нь ч одоо сонсоход сайхан сонсогдох болтгоо гэж би одоо өрөөлж тэгээд энэ сайхан 100 жилийнхаа золголтон дээр хөрөлцөн ирж бид нар одоо энэ сайхан болсон туйлах баяртай байгаа. Тэгээд сум орныхаа өдөрдөн зохион байгуулж байгаа сумын засаг дарга багийн нарга нартай бас баярлалаа илэрхийлье. Тэгээд та нөхд минь дахиад 100 жилийнхаа үед эргэн золгоё да. Тэгье. За баяртай. Басвархаа 1990-ад оны дундуур гэх юм уу одоо танах Батсын дах ишигээ бас нэг одоо 13 айлд анх авчихсан. Тэр талаар би 2000 онд Батсын дах гэдэг онд ямар Батсын дахтайгаа хамгийн том багтайгаа би 13 айл би трактортойгоо нүгээд тэгээд энэ 6 сарын 18-нд гараад тэгээд 2000 онд тэгээд 2 сар нүгээд малаа туугаад трактортой би өөрөө трактор бариад тэр усуудын хоолундын одоо очих газрын зохион 2 сар отор хийгээд нүгээд энэ Хэнтэй аймгийн Дархан сумд Малхын тал гэдэг газар ирээд 3 жил тэр Дархан сумын Малхын талд байжгаад тамианыхаа нутг хайгаад би бас 13 тамиат ирсэн. Тэр тамиагаа бас өсгөж гэсэн бодол гаргаад тэгээд би нутгаас нь чинь Дорногов аймгийн Ихэт сум, Айраг сумын нутагт гоё тамианы нутг байсан. Тэр нутгийг би бас сонирхоод би ер нь одоо 2003 онд нүгээ тэгээд тэнд очисон хүн байгаа. Тэгээд одоо тамиагаа нэг жил 80 хөрөгчөөд явж байгаа хүн байгаа маа. 80 толгой хөргээд тэгээд одоо сая Дархан сумын тамианы баяртай шилмэл уураа бас алтан медаль аваад ингээд одоо явж байгаа жирийн малчин хүн байна. Тэр нь бол одоо тэр 13 айл нүүж ирлээ гэж ярьлаа. Тэр цагаас хойш бол 1000 том малчин, аймаг улсын авраг малчин 100 тэмэтг төрлөө шүү дээ. Яг тэр. Манд. Ер нь тэр одоо миний тэр ирсэн айл дээд тал нь 3000, доод тал нь 1000 мал хөргсөн. Миний тэр 13 айл бол алтан болгон сүйлтэ мундаг сайхан усууд үрээд нүүж ирсэн юм байна лээ. Тэгээд манай тэр Дархан сумд бол одоо миний тэр ах トゥ өнөр бол их сайхан аймгийн авраг малчин, сумын авраг малчин ер нь 1000 том малчингууд бүгд болсон. Бүгд алаад цолтой мундаг сайхан энэ Завхан сумын гаралт бас сайхан амьдарч явд юм аа. Тэгээд би бас өөрөөч бас одоо тэр Дорногов Ихэт сумдаа би бас 1000 том малчингаар авраг малчин болсон. Бас одоо тэр сумдаач бас нэрнөртэй явдаг тийм хүн байгаамаа. За баярлалаа. Тэгээ 100 жилийнхаа агаар сайхан уулзцгаая, сайхан баярлцгаая. За баярлалаа.